Дэлхийн зүүн Монгол ховд орон нутгийн хөтөлбөрийн байгууллагын дэмжлэгтэйгээр аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөлөө санаачлан аймгийн засаг даргын тамгын газар иргэдийн төлөөлөгчдийн хуралдаа хамтран ирээдүйг өнөөдөр сэдвт хүүхэд насанд хүрэгчдийн уулзалт хэлэлцүүлэхийг аймгийн засаг даргын тамгын газрын хуралдааны их танхим зохион байгууллаа. Хүүхэд залуучууд өөрт хамааралтай асуудлаар насанд хүрэгчтэй харилцан ярилцах замаар хамтран ажиллах, мэдээлэл олж авах, асуудлыг хамтран шийдвэрлэх, харилцаа холбоо тогтоох зорилгоор зохион байгуулагдсан тус уулзалт хэлэлцүүлэхт хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн төлөөлөл болсон зочин оролцогчид Жаргалан сумын ерөнхий боловсролын 8 сургуулийн захирлууд болон сурагчдын төлөөлөл аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөлийн гишүүд зэрэг 300 орчим хүүхэд танхимаар мөн сумдын ерөнхий боловсролын сургуулийн захирал сурагчдын төлөөлөл болсон 200 орчим хүүхэд онлайнаар оролцож шийдвэр гаргагчдын төвшөнд дуу хоолойгоо хүрэхийг зорьсон юм а. Өнөөдөр бид хүмүүс маань ирээдүйг өнөөдөр үйл ажиллагаа зохиож байна. Энэ үйл ажиллагаа маань бол хүүхд бидэнд толгомжиж буй асуудал үүнийг шийдвэрлэх зорилготойгоор энэ үйл ажиллагааг хийж байна. За энэ үйл ажиллагааны гол зорилго нь бол бид бүхэн хүчирхийллийг багасгах, мөн хүүхдэд чигсэн үйл ажиллагааг илүү хэрэгжүүлэх үүднээс энэ үйл ажиллагааг зохион байгуулж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон тэгээс 18 насны ерөнхий боловсролын сургуульд сурдаг сурагчдын дундаас үлдэгдэх хүчирхийлэл, зөв бус үйлдэлүүдийн талаар үнийг шийдвэрлэхийн талаар энэ үйл ажиллагааг зохион байгуулж байгаа. Жишээл ингээд үе тэнгийн дээрлэлт, тэгээд ялгуурлан гадуурхалт гэх мэт зүйлсүүд, тэгээд мөн амьдарч байгаа орчиндөө ямар нэг гоё сайхан зүйлийг хийх төлөө энэ үйл ажиллагаа хийж байгаа. Хүүхдүүдийн өөрсдөө зохион санаачлаад өөрсдөө зохион байгуулж байгаа энэ үйл ажиллагаанд оролцож хүүхдүүдийн санаа бодлыг тэдний хүсэл зорилгыг бас тэдэнд тулгараад байгаа асуудлуудыг сонсох энэ үйл ажиллагаанд оролцож байгаа миний хувьд бол их талархаж байгаа. Тэгээд манай байгууллагын Дэлхийн зүүн Монгол ховд орон нутгийн хөтөлбөрийн хувьд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн газар мөн аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөлтөд хамтраад бид бүхэн зүгээр дэмжлэг үзүүлж ажиллаж байгаа. Хүүхдүүд өөрсдөө санаачлаад өөрсдөө бүх үйл ажиллагаагаа зохион байгуулж байгаа. Тэгээ энэ үйл ажиллагаа маань болохоор улсын хэмжээнд хүүхдийн хүчирхийллийг таслан зогсоох кампанид ажлын хүрээнд явагдаж байгаа үйл ажиллагаа. Тэгээ манай аймгийн хувьд энэ үйл ажиллагаа бас явагдаж байгаа. Энэ бүхэ бас ингээд үргэлжлээд явагдаж байгаад миний бие талархаж байна. Дээр гарах хэмжээний хүрээнд хүүхдийн эрхийг хангах, хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход чиглэсэн хамтын шийдлүүдийн талаар ярилцах, эргцүүлэн бодох боломж гэж үзэж байгааг зохион байгуулагчид онцолж байсан. За өнөөдөр бид нар аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөл тэгээд мөн сургуулиудын сувүүдийн тэргүүнүүд бүгдээрээ хамтран хүүхдүүд өөрсдөө санаачлан ирээдүйг өнөөдөр нэртэй хэлэлцүүлгийн явуулж байна. За энэ хэлэлцүүлэг нь болохоор хүүхдүүд биднэрт тулгамдаж буй асуудал энийг хэрхэн шийдвэрлэх талаар томчууд эрх мэдэлтэл шийдвэр гаргагчдтайгаа хамтран хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. За бид нар энэхүү хэлэлцүүлгээрээ өөрсдөө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлүүлэхээр уламжилснараа хүүхдүүд биднэрт ямар давуу тал гарах юм бэ гэхээр тулгамдаж буй асуудлуудаа шийдвэрлүүлнэ. Тэгээд цаашдаа ч гэсэн иймэрхүү хүүхдүүд өөрсдийнхөө дуу хоолойг өргөх боломжтой юм шүү гэдгийг энэхүү хэлэлцүүлэг энэхүү чуулганаараа дамжуулан дараагийн үнэртээ хүргэж байгаа юм аа. Ховд аймгийн хэмжээнд 0-аас 18 насны 36,736 хүүхэд байгаагаас 30% Жаргалан сумд амьдарч байна. 2019-с 2021 онд хүүхд эрх зөрчигдсөн шинжтэй 341 гомдол мэдээлэл мэргэжлийн байгууллагад бүртгэгдснээс 534 хүүхдэд хариу үйлчилгээ үзүүлсэн бөгөөд 2021 оны байдлаар гомдол мэдээлэл 43% өссөн гэж үзжээ. Түүнчлэн хүүхдийн тусламжийн 108 утсанд хүлээн авсан дуудлага мэдээлэл сүүлийн 3 жилд 41% өссөн нь хүүхдийн эрх хамгааллыг илүү сайжруулах, хүүхдийн хүчирхийлэл альва эрсдлээс хамгаалахад мэргэжлийн байгууллагууд эцэг эх асран хамгаалагчдын оролцоог нэмэгдүүлэн хамтран ажиллах шаардлага байгааг харуулж байгаа юм а. Тэр хүүхэд хамгааллын асуудал, хүүхэд хөгжлийн асуудал бол маш чухал юм зүйл байгаа. За өнгөрсөн сар бид бүхэн хүүхэд хамгааллын аймгийн зөвлөгөөнөө хийсэн. За мөн эцэгчүүд багш нар хүүхдүүдийн хамтарсан зөвлөлдөх зөвлөгөөнийг бас хийсэн. За өнөөдөр бол энэ шийдвэр гаргах төвчөнд ажиллаж байгаа хүмүүстэйгээ хүүхдүүд маань харилцан ярилцаж тулгамж байгаа асуудлаа ярихаар ингэж хүүхдүүдийн санаачлагаар зохион байгуулагдаж байгаа ийм арга хэмжээ байгаа. Тэгээд маш олон хүүхдүүд хөрөлцөн ирж оролцож бас санал бодлоо илэрхийлж байна. За саяхан 5 дугаар сарын 27-нд нийслэл Улаанбаатар хотод Монгол Улсын их хурлын гишүүн Баяр сайхны санаачлагаар хүүхэд хамгааллын үндэсний зөвлөгөөнийг зохион байгуулсан. За энд бол аймгийн иргэдийн хурлын даргын хувьд гэмтрээс хүрсэн сэргийлэх зөвлөлийн даргын хувьд оролцоод за энэ дээр баруун бүс нутагт тулгарч байгаа хүүхдийн өмнө тулгарч байгаа хүүхэд хамгааллын өмнө тулгарч байгаа асуудлуудаар нэлээд саналаа хэлээд
цаашдаа хүүхдийн өмнө Ховд аймаг жишээлбэл баруун бүс нутаг ингэж ажиллах болцоо байна гэдгээ бас амлгаагаа өгөөд ингэж ирсэн байгаа. Ер нь энэ наслагдсан бүс нутагт маш олон зүйлүүд одоо тулгарч байгаа. Ялангуяа энэ хүүхдтэй ажилдаг, хүүхдийн өмнө үүрэг хариуцлага хүлээдэг хүмүүсийг чадваржуулах, мэдлэгжүүлэх, хоорондын хамтын ажиллагааг уялдаа холбоог нь сайжруулах, за мэрэгжлийн одоо сэтгэл зүйч, эмч одоо хүүхдтэй одоо тулж ажилдаг нийгмийн ажилтнуудыг бол зориуд дээр бэлтгэх ийм одоо зайлшгүй шаардлага бол байна. Нэгдүгээр, хоёрдугаард энэ эцэгчүүдийн үүрэг оролцоог эцэгчүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байна. Өнөөдөр бол бид нар уламжлалт одоо аргаараа хүүхдээ хүмүүжүүлдэг, уламжлалт одоо монголчууд нөгөө ахан хөндлөж одоо дүүн сонсдог, ахаа халд хөндлөж дүүнгээ сонсдог энэ уламжлалт байдлаараа бид хүүхдээ хүмүүжүүлдэг, хүүхдтэйгээ харьцдаг энэ байдал бол байхгүй болжээ. Мэдээлэл технологийн энэ 90-100-д бол өдрөөс өдөрт нийгэм маань өөрчлөгдөж байна. Тийм учраас энэ хүүхдтэй ажиллах арга барил маань өөрчлөгдөх ёстой. Тийм учраас энэ эцэгчүүдийн үүрэг хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр бид бүхэн бас нэлээд одоо ажиллах юм зайлшгүй шаардлага байна гэдгийг бас төр засгийн энэ төвшөнд асуудлыг бол тавьсан байгаа. За тэгээ Ховд аймгийн хувьд бол 3 амлага өгсөн. За нэгдүгээрт энэ аймгийн иргэдийн хурлаараа энэ хүүхэд хамгааллын дэд хөтөлбөртэй болёо. Дэд хөтөлбөрөө одоо өөрөө дамжуулаад төлөвлөгөө гаргаад бас тодорхой хэмжээний санхүүжилт одоо хийгээд зөвхөн хүүхэд рүү хандсан хүүхэд хөгжил хүүхэд хамгааллын асуудалд одоо чиглэгдсэн ийм дэд хөтөлбөртэй болох ийм одоо зорилго тавьж бас амлага хийсэн байгаа. За дараагийн дугаарт энэ 2023 оныг гэр бүл хүүхэд хамгааллын одоо жил болгох энэ саналыг аймгийн иргэдийн хуралд одоо орж хэлэлцүүлнэ. Аймгийн засаг даргатаа одоо бас зөвшөлдсөн. Тийм учраас энэ гэр бүл хүүхэд хамгааллын юм нэрлсэн жилтэй болчих юм бол бид бүхэн бас энэ хүүхэд хамгааллын чиглэлээр хүүхэд хөгжлийн чиглэлээр за хүүхдийн одоо орчин нөхцөлийг одоо сурч боловсрох орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр бид бүхэн тодорхой ажлуудыг хийгээд яваад байх юм боломж байна гэж ингэж харж байгаа. За дараагийн дугаард энэ эцэгчүүдийн бас хүүхдтэйгээ одоо байн хамт байх тийм хүүхдээ хүмүүжүүлэх энэ орчин нөхцөлийг бас бүрдүүлж өгөх хэрэгтэй. Нийс Улаанбаатар хотод ялангуяа энэ байгууллагууд маань дотроо одоо хүүхдийн өрөөтөө хүүхдийн одоо цэцэрлэгтэй ийм байна. Тэгэд энэ боломжийг энэ баруун бүс нутагт тухайлбал Ховд аймагт одоо байгуулах ямар боломж байна. Жишээлбэл манай бүсийн онцлогын эмчилгээний төв за ерөнхий боловсролын сургуулиуд гээд эцэгчүүд олноороо ажилладаг ийм одоо байгууллагууд байгаа. Энэ дээр өглөө ажил дээр ихтэй хүүхдээ авчирээд өгчдөг, орой тарахтаа аваад явчихдаг. Ийм бололцоо боломжийг үүсгэх, бий болгох ямар боломж байна? Энийг бид бүхэн судлаж одоо бас хэрэгжүүлэх ийм одоо амлгааг бол өгсөн байгаа. Ирээдүйг өнөөдөр сэдвт хүүхэд насанд хүрэгчдийн уулзалт хэлэлцүүлэхийн үеэр төрийн байгууллагын дарга удирдах албан тушаал эрхэлдэг 25 хүнд зочин оролцогчоор оролцсон хүүхдийн дуу хоолойг сонсож мэдээлэл зөвлөгөө авах, санал солилцох, хамтран ажиллах талаар урилга хүргүүлснээс хамсалтай тус уулзалт хэлэлцүүлэгт 10 хүрэхгүй зочин төлөөлөгч оролцсон нь хүүхэд хамгааллын багийн гишүүдийн оролцоо сул байгааг харуулж байлаа.